Эзэнгүй арал дээр 32 залуутай цор ганцаараа үлдсэн Япон бүсгүйн түүх. Номхон далайн дунд газрын зураг дээр бараг анзаарагдамгүй нэгэн жижиг арал байдаг. Нэр нь Анатахан. Гаднаасаа бол энэ арал деважин шиг харагдана. Хөх далай, өтгөн ширэнгэн ой, нарвил мод, халуун салхи. Гэвч энэ үзэгслийн даралд нэгэн цагт 32 эрэхтэй ганц эмэгтэй хүний хаалттай ертөнц сууж хувирсан юм. Энэ бол Хига Кацуко гэх Япон бүсгүйн хувь тавилан. 1939 он дэлхийн 2 дугаар дайны өдөр Аз номхон далайн бүс нутгийг бүрхэн авч байлаа. Япон улс нөөц баялаг, газар нутаг, стратегийн байрлал хайж олон аралд хяналтаа тогтоож байв. Тухайн үед Японы засгийн газар иргэдээ хүн амьдэрдэггүй, эсвэл цөөн хүнтэй арлууд руу нүүж тэнд шинэ амьдрал эхлүүлэхийг уриалж байжээ. Хига Кацукогийн ах энэ уриалрт хариу өгч Сайпан арал руу нүүсэн байна. Кацукоч Окинавагаас ахынхаа араас явжээ. Тэр танихгүй газар очисон ч ахынхаа дэмжлэлээр шинэ амьдрал эхлүүлнэ гэж найдаж байв. Дараа нь тэр Бакан арал руу шилжиж нэгэн кофе шопт зөөгчөөр ажиллах болов. Тэндээ мөн Окинавагаас ирсэн нэгэн залуутай танилцж 18 настайдаа гэрэлсэн байна. Эхэндээ бүх зүйл энгийн мэт байлаа. Гэвч дайн түүний амьдралыг удахгүй бүрэмсэн өөрчлөх гэж байв. Кацукогийн нөхөр наргил модны тариалангийн талбайд цэцэрлэгч хийдэг байжээ. 1944 онд түүнийг Анатахан арал дээрх наргил модны тариалан хариуцах ажилд томилсон байна. Тэр үед арал дээр 20 орчим нутгийн оршин суугч ажиллаж байсан бөгөөд Кацукогийн нөхрийн дарга нь Кусакабе Масами гэх Япон нэр байв. Хосууд Анатаханд очиод удаагүй байтал нөхөр нь өөр арал дээр байгаа эгчигээ авчирхаар явжээ. Гэвч яг тэр үед Америкийн арим Сайпан арал руу хүчтэй тогтолж эхлэв. Сайпан бол Анатаханд ойр орших хамгийн чухал арлуудын нэг байлаа. Тэнгэрт онгоц, далайд хөлөг, эрэг дээр гал төмөр. Номхон далайн дайн хамгийн ширүүн үедээ орж байв. Кацукогийн нөхөр дахин буцаж ирсэнгүй. Тэр амьд үлдсэн үү, амиа алдсан уу, олзлогдсон уу гэдг нь тодорхойгүй үлджээ. Ингээд Кацуко Анатахан дээр нөхрөө хүлээсэн хിവэрэ хоцров. Удалгүй тэр нөхрийнхөө дарга Кусакабе Масамитай ойр дотн болж ихэлсэн гэдэг. Тухайн үед арал дээр хүмүүсийн хувьд маргааш юу болох нь тодорхойгүй гадаад ертөнцтэй холбоо бараг тасарсан байв. Гэвч жинхэнэ үйл явдал үүгээр дууссангүй. 1944 оны 6 дугаар сарын 12-ны үед Японы флот Америкийн дохкихонд хүнд цохилт амсав. Үлдсэн цэргүүд далайчид цэргийн хэрэгсэл тээвэрлэхийн тулд Хёсуке Мару, Акебоно Мару, Кайфуку Мару гэх 3 зав сагнуурын хөлхийг ашиглаж байжээ. Гэвч Америк арим тэднийг илрүүлэн давтлав. Хөлгүүд сүрч амьд үлдсэн Япон цэргүүд хамгийн ойрын хуурай газар руу сэлж хүрэхээс өөр аргагүй болов. Тэр газар нь Анатахан арал байлаа. Ингэж арал дээр 32 эрэхтэй ирэв. Бүгд эрэхтэй. Харин тэнд байсан цорын ганц эмэгтэй нь Кацуко байлаа. Эхэндээ Кацуко элэг нэгтнүүдтэйгээ уулзсандаа баярлжээ. Дайн, айдас, ганцаардлын дунд Япон хүмүүс гарч ирнэ гэдэг түүнд аврах мэт санагдсан байж мэднэ. Гэвч тэр энэ хүмүүс ирснээр түүний амьдрал улам ээдрээтэй, улам аюултай болно гэдгийг мэдээгүй байв. Анхны саруудад арал дээр хүмүүс тус тусдаа жижиг бүлэг болон амьдарч байлаа. Дараа нь тэд нэгдэж нэгэн хамт олон шиг болжээ. Хоол хүнс дуусахад цэргүүдийн туршлах хэрэг болов. Тэд загас барьж, гадил, наргил мод, зэрлэг ургамлаар хооллож, амьд үлдэх аргаа олжээ. Бүхэл бүтэн нэг жил тэд харьцангуй тайван амьдарсан гэдэг. Гэвч 1945 онд дайн дуусав. Япон улс бууж өгсөн тухай мэдээ дэлхийд даяар тарсан ч Анатахан арал дээрх японочууд үүнд итгэсэнгүй. Америкийн онгоцнууд арал дээр ухуулах хуудас хаяж дайн дууссан. Япон ялагдсан. Бууж өгвөл нутаг буцах боломжтой гэж мэдэгдэв. Гэвч тэд үүнийг Америкийн хувилдаан гэж үзжээ. Тэдний хувьд дайсны үгэнд итгэх нь ичгүүр, бууж өгөх нь уралд. Тиймээс Америкийн онгоц хөлөг ойртох бүрд тэд ширэнгэн ойроо зүхтэж нуугддаг байв. Ингээд Анатахан арал дэлхийгээс тасарсан хаалттай нийгэм болж хувирлаа. Тэнд хууль байсангүй, шүүх байсангүй, дарга захирагч байсангүй. Харин 32 эрэхтэй, ганц эмэгтэй, дууссан дайнд итгэхээс татгалзсан айдас л байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам ирчүүдийн харц арал дээрх цорын ганц эмэгтэй рүү улам их чиглэх болов. Зарим нь сэтгэлдээ илэрхийлж, зарим нь шууд дарамт үзүүж эхэлсэн гэдэг. Үүнийг Кацукогоор хамт амьдарч байсан Кусакабе Масами анзаарчээ. Тэр зөрчилдөөн гарахаас айж Кацукогоос аль болох даруй байж бусдын анхаарлыг татахгүй байхыг хүссэн байна. Гэвч арга дээрх нөхцөл өдөр ирэх тусам хэцүү болж байв.
хогц илэгдэж, хоод хүнс хомсдож, хүмүүсийн төвчээр нэмгэрч, эрчүүдийн дунд далд өрсөлдөө нэмэгдлээ. Тэгтэл 1946 оны 8 дугаар сард бүхнийг өөрчилсөн нэг зүйл тохиолдов. Арал дээр хүмүүс Америкийн B-29 бөмбөгдөгч онгоцны сэгийг олжээ. Тэр сэл дотроос эвдэрсэн 4 гар буу 90 сум олдсон гэдэг. Арал дээр байсан эрчүүдийн дунд цэргийн ард хааж байсан хүмүүс байсан тул тэд зэвсэг өгсөрч 2 бууг ашиглах боломжтой болгожээ. Энэ мөчөөс эхлэн Анад хааны дүрм өөрчлөгдөв. Өмнө нь хоол, ус, хамтын хүч хамгийн чухал байсан бол одоо зэвсэгтэй хүн хамгийн хүчтэй болов. Танака Мацуо гэх 2 эр бууны хүчээр арал дээр хэрх мэдхийг гартаа авсан гэдэг. Зэвсэг гарч ирснээс хойш айдас арал даяар тархав. Удалгүй нэг хүн алгажээ. Тэр хүн буу эзэмшиж байсан хүмүүстэй зурчилдэж байсан тул бусд нь юу болсон байж мардгүйг ойлгож байв. Гэвч хинч эсэргүүцэж зүрхэлсэнгүй. Арал дээр Танака, Мацуо 2 бараг хаан мэт болов. Тэдний дараагийн байна Кацуко байлаа. Зарим их сурвалжид Танака, Мацуо 2 Кацукогоос өөрсдийн мэдэлд байхыг шаардаж айлхан сүрдүүлсэн гэж өгүүлдэг. Эхэндээ тэд Кацуко, Кусакабе Масами 2-ын харилцааг хүлээн зөвшөөрч байсан ч удалгүй байдал өөрчлөгдөжээ. Кацукогийн эргэн тойронд атаархал, хардлага, эрх мэдлийн тэмцэл улам ширүүсв. Нэгэн өдөр багийн нэг гишүүн Кацукогоор доромжтон хардахыг оролцсон гэх явц раачээ. Бүсгүй тусламж дуудсан бөгөөд Танака, Мацуо 2 ирж тэрэрийг буудан хороосон гэдэг. Энэ явдлыг харсан Кусакабе Масами өөрөө ч удахгүй бай болж мардгүй гэдгийг ойлгов. Тэр бусдыг өдөрдөн бослог гаргахыг оролцсон гэх боловч байдал өөрөөр эргэжээ. Танака, Мацуо 2-ын хооронд ч зөрчил эхэлсэн байна. Нэг эмэгтэй 2 зэвсэгтэй ир олон найсан хүнтэй жижиг арал дээр аливаа жижиг маргаанч аюултай болж байлаа. Эцэст нь Мацуо Танакаг буудан хороосон гэдэг. Ингэснээр Мацуо арга дээрх хамгийн хүчтэй хүн болов. Тэр ганцаараа зэвсгийн сүрээр бусдыг захирч Кацукогоорч өөрийн мэдэгт байхыг шаардсан байна. Гэвч түүний ноёрхол удаан үргэлж ирсэнгүй. Удалгүй Мацуо далайд живж нас оржээ. Хамгийн хачирхалтай нь тэр тэнгисийн цэрэг байсан сайн сэлдэх хүн гэж яригддаг. Тиймээс түүний өхөл осол байсан уу эсвэл өөр зүйл байсан уу гэдэг асуулт үлдсэн юм. Мацуо нас барсны дараа буу өөр хүмүүсийн гарт шилжив. Гэвч түүх дахин давтагдав. Зэвсэгтэй болсон хүмүүс эрх мэдэлд шунж, бусдыг айлхан сүрдүүлэх болов. Арал дээр хүмүүс нэг нэгээрээ алга болж, зарим нь учир битүүлгээр нас орж байлаа. Эцэст нь амьд үлдсэн хүмүүсийн тоо багассаар арал дээр 24 эрэгтэй, ганц эмэгтэй үлдсэн гэдэг. Ингээд хүмүүс энэ харгас торгийг зогсоох хэрэгтэй гэж үзв. Тэд хурал хийж, буунуудыг далай руу шидэхээр тохиролцсон байна. Мөн хүн амны хэрэг, зөрчил дахин гарахгүй тулд Кацуко хинтэй хамт амьдрахаа өөрөө сонгох ёстой гэж шийджээ. Гэвч энэ шийдвэр асуудлыг шийдсэнгүй. Учир нь бараг хүн бүр Кацуког өөрийн болгохыг хүсэж байв. Ингээд сонголт хийх гэсэн оролдлоо нь шин атаархал, шин хардлага, шин аюулыг л авч ирсэн байна. Дараагийн өдрүүдэд нөхцөл байдал дахин хурцдав. Хүмүүс дахин хоролдов. Энэ удаа зарим нь бүх зөрчлийн их усүрийг арилгахын тулд Кацуког алах хэрэгтэй гэж санал болгосон гэдэг. Гэвч энэ аимшигт төлөвлөгөө биелсэнгүй. Кацуко цааслуулахын өмнөх шөнө хин нэгнээс өөрийг нь алхаар төлөвлөж байгааг мэдэж авчээ. Тэгээд тэр хурангаас зүхтв. Ганцаараа ширэнгэн ойров. Тэр зарим эрчүүдийн тусламжгүйгээр 33 хоног амьд үлдсэн гэдэг. Өдхөн халуун агаар, үлсвлэн, айдас дунд Кацуко амьдрахын төлөө нуугдж, тэсэж хүлээж байлаа. Эцэст нь тэр Америкийн цэргийн хөлгийг олж харав. Кацуко бүх хүчээрээ тусламж дууджээ. Ингэж тэр олон жилийн дараа Анад хаанаас аврагдсан байна. Гэвч арал дээрх түүх үүгээр дууссангүй. Кацуко Америкчуудад арал дээр 19 Япон мэр үлдсэн тухай хэлжээ. Америкийн цэргүүд арал дээр очиход тэдгээр өсчүүд ширэнгэн ойд амьдарсаар байв. Тэд Япон ялагдсан гэдэгт итгэхгүй хэвээр аврах хөлөгт суухаас татгалзжээ. Америкчууд эхлээд Кацуког Японд руу буцаав. Түүний түүх Японы хэвлэлүүдээр тарж олон нийтийн анхаарлыг татав. Дараа нь арал дээр үлдсэн эрчүүдийн гэр бүлийнхэн тэдэнд захидал бичиж дайн үнэхээр дууссан гэдгийг мэдэгдэхээр болов. Гэвч эрчүүд эхэндээ тэр захидлыгч Америкийн зохиомл зүйл гэж харжээ. Харин дараагийн удаа ирсэн захидлуудын дундаас нэг ир эхнэрийнхээ бичгийн хэвийг таньсан гэдэг. Тэр мөчид олон жилийн турш барьж байсан сүүгчийн итрэх нь нурав. Дайн үнэхээр дууссан байлаа.
Тэдний зогтож, нуугдаж, нэг нэгнээсээ айж, итгэлээ алдаж өнгөрүүлсэн он жилүүд аль хэдийн дууссан дайны сүудэр донд өнгөрсөн байжээ. Эцэст нь арал дээр үлдсэн ирчүүд ээлж дараалан Америкийн армид бууж өгч, аврах хөлөгт суун Японд руу буцсан байна. Харин Кацуко эх орондоо ирээд амар амгалан амьдрахтай залгасангүй. Японы хэвлэлүүд түүнийг Анат хааны хатан хаан гэж нэрлэв. Зарим нь түүнийг арал дээр болсон олон үхлийн шалтгаан мэтээр харуулж, хар бэлэвсэн эмэгтэй, аюултай эмэгтэй гэх мэтээр бичжээ. Харин нөгөө хэсэг нь түүнийг ирчүүдийн айдас, эрх мэдэл, дайны дараах төөрөгдөл донд хавчуулагдсан хохирогч хийж үзсэн байна. Үнэн дээр Кацуко хатан хаан шиг амьдраагүй. Түүнд хаан ширээ байгаагүй. Түүнд хамгаалалт байгаагүй. Түүнд сонголтч бараг байгаагүй. Тэр зүгээр л амьд үлдэхийг хүссэн хүн байлаа. Хожим Кацуко 34 настайдаа 2 хүүхэдтэй нэгэн эртээ гэрлэж хамтдаа кофений газар нээжээ. Гэвч 9 жилийн дараа нөхөр нь нас барж, түүнээс 8 жилийн дараа Кацуко өөрөө хавдраар өөд өссөн байна. Түүний амьдрал богинохон, хүнд, олон хүний шүүлт донд өнгөрсөн юм. Анат хааны түүхээр кино, ном, тайзны бүтээлүүд хийгдсэн. Ясангуяа 1953 онд гарсан Анат хаан кино энэ түүхийг дэлхийд дахинд илүү алдартай болгожээ. Гэвч өнөөдөр ч нэг асуулт үлдсэн хэвээр. Анат хаан дээр яг юу болсон бэ? Кацуко үнэхээр арлын хатан хаан байсан уу? Эсвэл тэр 32 эрэхтэй, зэвсэг, айдас, өлсүүлэн дууссан дайнд итгээгүй хүмүүсийн дунд амьд үлдэх гэж тэмцсэн жирийн нэг эмэгтэй байсан уу? Магадгүй энэ түүхийн хамгийн аимшигтай хэсэг нь арал дээр олон эрэхтэй, ганц эмэгтэй үлдсэн явдал биш. Харин дайн дууссан ч хүмүүсийн сэтгэл доторх дайн дуусахгүй байж чаддаг явдал юм. Анат хаан арал өнөөдөр ч номхон далайн дунд чимээгүй орссоор байна. Далайн давулгаа эргийг нь цохиж, ширэнгэн ой салхинд найгана. Харин тэр арал дээр нэгэн цагт хүмүүс зөвхөн байгальтай биш, өөрсдийн айдас, хүсэл, эрх мэдлийн шунал ганцаардагтай тэмцэж байлаа. Хига Кацукогийн нэр түүхэнд Анат хааны хатан хаан гэж үлдсэн. Гэхдээ магадгүй тэр хатан хаан биш байсан. Тэр зүгээр л амьд үлдэхийг хүссэн эмэгтэй байсан юм. Саг Цэгмэн. Бусдаас өөр мэдрэмж.